За сайн байна уу? За сайн байна. За тэгээд орой минь Япон орн дажгүй Япон орн сонир сайх юу байна? Япон орн ер нь дажгүй маш гоё, маш цэвэрхэн, маш ая тухтай амьдрахад. За намайг Батуулд гэдэг. Яг студидтэй анх холбогдсон шалтгаан би өмнө нэг Universe байсан гэдэг тэмцээнд орж исэн. Тэгээд тэр үед би Nature Sound гэдэг дуулаачин төбөд өссөн шүү дээ мөнгөсөх гэдэг багш шүү дээ. Тэр үед би яг тэр багшийн сургалтанд бас явдаг байсан. Тэгээд тэр сургалтын дээр би өөрөө хүүхдүүдийн ая маяг тавьж өгөөл тэгэл пүүлтэн дээр суугаал те микрофоны нээж хаагаал ингээл аян зөөл суугаал. Тэгээд тэрэнд аяга дуртай байдаг гэсэн юм. Тэгсэн чинь нэг өдөр манад мөнгөс өгч над руу ирээд чи нэг өрөө дээр ичээ гэдэг. Тэгээ нэг газар очиод уулзсан чи тэр нь одоо дуучин нарка. Тухайд бол яг 13 онд байсан филармоны дуучин байсан. Тэгээд N11 гэдэг өөр студидтэй. Тэгээ яг тэр студид өөртөө ингэж хамтарч ажиллах тийм бас хажуугаар нь бас дуулах сонирхолтой газрыг дуулах чадвартай ч юм уу тийм хүнийг хаж исэн мэлээ. Тэгээд тэр нь бол надад үнэхээр амар гоё санагдаад. Тэгээ яг тэр 13 оноос анх тэгэж яг студид ажиллаж эхэлсэн гэх юм уу та. Тэгээд тэр үед бол үнэхээр юугаач мэддэггүй байсан. Гэхдээ маш азтайгаар миний одоо тэр үеийн хамгийн азтай дурсамж гэх юм бол Наранцуу ахын одоо баг 93 онд байгуулагдчихсан Сөрөг хүч гэдэг хамтлагийн Lost Dreams гэдэг тэр цомгийн бичлэгэн дээр би яг юугаач мэдэхгүй ч гэсэн яг тэр Конопиг дарах үргэлтэл тэгээс сууж байсан. Тэгээ одоо ингээд тэр дуу муу ингээд сонсоод хахад үнэхээр амар гоё зүйлийн гэрч болсон юм шиг санагддаг. Тэгээд дараа нь би нэгэн студид ажиллаж эхэлсэн. Окей. Тийм окейгийн. Тийм окейгийн нэгэн студид. Тэгээд би тэнд ажиллаж байхад бол үнэхээр маш олон зүйл дээр яг ажиллаж үзсэн. Хамгийн том төвшөлт нь юу байсан бэ гэхээр киноны ажлууд дээр ажиллаж эхэлж байсан. Тэгээд миний бас хамгийн өөрөө дуртай зүйл нь болохоор дуучидтай их харьцах дуртай. Тэгээд яг хүнийг ингээд гоё дуулуулах арга барилыг би өөр айгу тэр үед айгу нэг эзэмшээд чадаад байгаа юм шиг надад санагддаг байсан гоё. Тэгээд уучлаарай ерөөдөө нэг студийн инженер, студийн уран бүтээлчтэй яг мэргэжлийн зүгээс гадна бас хүнтэй харьцах тухайн уран бүтээлчдээс нь яг тэр ингээ гарах бас айгүй том байр суурь үзэлдэг гэдээ бас би олон сонсч байсан. Тийм, тэр нь бол айгүй гоё. Тэгээд одоо надтай хамтарч ажиллаж байгаа тэр хүн маань ингээд надад итгээд надаас ингээд за одоо би яах вэ гэд нэг юм итгээд нэг юм итгэлийн нүдээр ингээд харддаг нь бас надад айгүй гоё. Тэгэн гутал би тэрэн дээр нэг гоё ингээд энэ дээр жоохон ингүүл дээр юм байна, ингүүл гоё юм байна. Ингээд ажиллаад үзье. Ингээд дахиад нэг бичээд үзье ч юм уу те. Тэгээд тийм айгүй гоё төссөн. Тэгээд бас нэг юм хүний хоолой юу гэдэг тийм үнэнгээсээ нэг сонсогдож гинэ, худлагаасаа сонсогдож гинэ ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг бас айгүй чих ажиллаад эхэлсэн. Яг нэг мотортой гэж ярьдэн штэ. Тиймэрхүү юмнуудыг ер нь тэр үед нэг маш их тийм дуучтай ажиллаж олон хүнтэй ажилладаг байсан болохоор тэр надад айгүй гоё сууж ирсэн. Тэгээд тэрний дараа бол би Hypeman студид, Hypeman Entertainment-д одоо энэ манай Монгол хамгийн ер нь алдартай Туана гэж хүний яг гарынхан шавны болж яг ажиллаж исэн. Тэр үед бол үнэхээр маш олон зүйл дээр яг студич гэлтэлтгүй бүр юм шоу контент хүртэл тиймэрхүү төрлийн ажлууд дээр бүр сүулдэ бүр клипч хүртэл хийж үзсэн. Тийм. Тэгээ яг гинт Япон явч. Би одоо яг нэг мэдсэн чинь Квантаг чимээгүй байж гинт Японд байхад нь л одоо мэдээд. Тэгээд сүүлийн үед бас Японд бас зүгээр байхгүй ингээд сториг нь үзээд сошиал нэтворкийг дагж ахаар ингээд өдөр-өдөртөө бас ингээд хүмүүс ингээд юмжин гэж ярьдэн шүү дээ. Баг багаар ингээд юмжаад гоё спикертэй болоод, гоё микрофонтой болоод, гоё камертай, гитаруудтай болоод. Тэгснээ ингээд тэрийг нийлүүлээл, дуу хийгээл, уран бүтээл хийгээл ингээд яг ингээд зүгээргүй байгаад байгаа байхгүй. Тэгээд
Японд одоо яг юу хийж гин, яагаад явцсан? Одоо яг хаана амьдарч гин? Зорилго юу вэ? Миний Япон явах болсон шалтгаан ерөнхийдөө шууд хэлгээд би өөр дандаа яг хүний доор ажиллаж исэн. Тэр нь надад нэг дэмч мууч байгаагүй ч гэсэн эцэстээ би өөрөө хэрвээ энэ бүхнийг чадаад байвал одоо тэр ажлыг хийж чадаад байвал магадгүй би ингээд яг өөрийн гэсэн студидтэй болоод ч юм уу те өөрийн гэсэн зүйлтэй болоод ингээд хийх нь аль талдаа бас надад айгүй хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Тэгээд ерөнхийдөө ажил хийхин тулд мөнгө олохын тулд ер нь хэд Япон явсан. Тэгээ одоо би энд Канагава мужид гэрээд ажиллана. Одоо тэр солонгос юм манайхан зүүн явж ирсэн. Тэгээ яг тэрнтэй адилхан яг тийм ажил хийж байгаа. Тэгэл олон сайхан аавын хүүхдүүдтэй хамт тэгэл сайхан алгуунд нь халаал амар халаал. Хөдөлмөрийн үр шимийг бас өртөж байгаа юм шүү дээ. Тийм, хөдөлмөрийн үр шимийг бол би үнэхээр айгүй хязгаарч одоо насандаа мэдэрч байгаагүй мэдэрж байгаа. Яг одоогийн нөхцөл байдалд бол. Тэгээ ажлынсан хажуугаар бас сонирхлоо орхоогүй. Студид ингээд дуран бүтээж. Аха. Энд Япон орн нэг зүйл нь айгүй сонио юм лээ. Өмнө зүгээр одоо ингээд хүмүүс ч гэсэн ингээд нэг за сошиал орт юм кино ингээд янз бүрийн зүйлээр ялангуяа Японыг айгүй хардаг. Япон бол үнэхээр үзэсгэлэнтэй, үнэхээр гоё харагддаг. Гэхдээ яг энэ Япончуудын амьдралд нь цуг ингээд зэрэгцээд ингээд хамт ингээд амьдраад явах юм бол шал өөр юм лээ. Би ерөнхийдөө гэхдээ иймэрхүү зүйл ингээд аавн ингээд босгонч гэж нэгч боддгоо байсан. Очоод яг буцах үедээ ч юм уу те аваад одоо тэнцэнэ очно гэж боддог гэсэн. Тийм тэгдэг байсан. Тэгсэн чинь яг нөө Япончуудгаа ингээд хөл нийлүүлдэл амьдраад эхэлсэн чи бас нэлээд сонирн байсан. Надад ер нь нэлээд хэцүү нэг эвлэрхэд жоохон хэцүү байсан. Тэгээ яалч жирахгүй ингээд нөө нэг одоо би жишээл Монголд ингээд ажиллаж байхдаа ингээд маш олон зүйлийг ингээд үзэж ингээд судалдаг байнгын гоё шин мэдээллүүд ингээд өөртөө ингээд авч цуглуулдаг байнгын ингээд шин зүйл туршилт хийж өөр дөр хийж ингээд гоё юм хөгждөг байсан. Тэгээд динд ирээд нэг жил мэл болсон чи үнэхээр нэг тийм байхгүй болчихсон. Тэгээд нэг юм юу хийгээд байгаа ч ойлгохгүй яах гэж энд ч байгаа ойлгохгүй үнэхээр тийм байж байгаа л яагаад зүгээр энэ ч байж захтай би ингээ гоё ингээд юм хийж болохгүй гэж бодоол тэгэл зүгээр л нэг юу ч бодохгүйгээр шууд ингээл гоё юмуд аваад одоо нөгөө юмжаад эхэлсэн. За тийм хоёул ердсэн шууд одоо ярианд орё. Тэгээ залуучууд мөр бас нэлээд сонирхож байгаа бах. Тэгээд мэдээж студийн аялал home studio. За яг одоо яг тэр дундаа бас Японд ингээд яг өөрийнхөө орчныг бүрдүүлээ уран бүтээлээ хийж байна. Одоо энд ч гэсэн залуучууд бас тэгэхээр маш их хүсэж байгаа. Тэр хүслийн дараач ялгамыг Кондогийн хувьд хийчихэд, Батуултын хувьд хийчихэд ингээд тодорхой хэмжээнд бас гоё байгаад байгаа тий. Өөртөө кафетэй байгаа. Кафетэй байгаа. Хамгийн эхлээд хоёлаа нөгөө тоног хөөрн чи мэдээж яг нэг саунд уран бүтээлчдийн чухал хэрэгсэл бол интерфейсээс яриа. Одоо яг саунд карт, миксер ямар миксертэй юу яагаад тэрийг сонгосон. Би яг интерфейс авахдаа яг хоёр юмыг харж ирсэн. Бүр гурван юмыг харж ирсэн. Apollo Twin-ыг бол харж ирсэн. Тэр бол үнэхээр гоё харагдчихсан. Үнэхээр гоё харагдчихсан. Тэгээд яг тэр бол үнэхээр үнэтэй байсан. Тэгээд үнэхээр үнэтэй байсан учраас нөгөө нэг би ер нь байнга яг авах байгаа зүйлсүүдийнхээ YouTube одоо ревюүүдийг маш сайн үздэг байсан. Тэгээд надад Apollo Twin тэгүн готлоо Scarlett Solo Scarlett тэр тэгүн готлоо Steinberg-ийн одоо биний авчихсан байгаа Steinberg-ийн UR22C 22C. Тэгээд би өөрөө бас нэг дэлгүүрүүдээр ингэж явж үзээд энэ чинь үнэхээр том гоё дэлгүүрүүд дээр тийм газруудаар нь яваал хамгийн гол нь өөрөө эхлээд тэр газарт нь очиод ингэж байрч үздэг. Яг юм physically одоо юм бүтээлч чанарын тийм мэдрээд тэгэхэд за шууд Apollo хасч нэг Steinberg тэгүн готлоо Scarlett 2 байсан. Scarlett яг хөө тэр бол ер нь маш үнийн хувьд үнэхээр хямдхан боломж байдаг юм байлаа. Тэгээд түгээмэл олон тийм маш түгээмэл олон төрлийн загвартай
Тэгээд яг бариад бас нөгөө яг ингээд бариад үзэхэд надад нэг жоохон хэрэг юм шиг санагдсан. Тэгвэл готлоо энэ Стейнбергийн U22C гэдэг энэ загвар нь болохоор өөрөө чанарын хувьд надад хамаагүй илүү санагдчихсан. Тэгвэл готлоо үнийн дүнгийн хувьд бол Scarlett-тэй баг яг тэнцүү. Тэгээд YouTube review-д нь өөр айгүй сайн байгаад байсан. Scarlett-ээс хамаагүй илүү. Хоёр оролттой микрофон. Хоёр оролттой. Аха. Тэгээрээс нь микрофоны XLR гаралттай. Тэгээд USB-гээр компьютертойгоо холбоо. Тий, USB. Тэгээд гутлаа энэ ч нөө юу ингийн USB гэдэг шүү дээ. Тий, тэр тийм порттой тгсэн гутлаа USB-C-тэй. USB. Чи одоо C-гээр нь ашиглаж байгаа тийм. Би одоо C-гээр нь ашиглаж байгаа. Тэгээд ямар компьютер дээр холбож байгаа вэ? MacBook. MacBook дээр яг C-гээр нь холбохоор яг сигнал нөр. Одоо тэгвэл яг үнэхээр гоё. Дараагийн шатнд тэгвэл одоо мэдээж MacBook-н дээр софтвер л орж байгаа тийм. За нэг DAW буюу digital audio interface. Тэгээд одоо яг ямар софтверн дээр оруулаад ашиглаж байна. Би ер нь бол Logic дээр ер нь байнга ажилладаг. Яг тэр нэгэн студ дээр анх тэр Logic дээр би нэг холон бичлэлтүүдэд дандаа Logic дээр хийдэг гэсэн байхгүй. Тэгээд ер нь Logic мандад маш айгу таалагдаж одоо ажиллах нь маш хэлбэр санагдаад ер нь тэрнээс хойш тэгэл байнгын Logic дээр ажилладаг. Яг нэг Ableton ч юм уу яг тийм их юм дээр ажилламаар гадаг. Гэхдээ ингэ яг ажиллаа татаж аваад ингээ орон хөтөл нэг л жоо ойлгож өгдөг юм. Pro Tools бас байгаа. Гэхдээ Pro Tools дээр бараг л нэг ашигладаг. Logic өөрөө яг Apple яг програм тий. Үндсэн тий. Жишээл App Store дээр зарж идэг. За тэгвэл интерфейсээс Logic руу орохоор яг хэдэн зам? 2 зам орж ирэх үү? Яаж орж ирдэг вэ ер нь? 2 замаар орж ирнэ. Одоо энэ чинь нэг тий. Шууд jack холболт орно. Jack холболт орно. Тэнгуутла одоо яг нөө юм би энэ нэр нь юу лээ те. Шууд юм микрофоны юм бас салгалт орно. Тэгээ нэг порт руугаа jack нь ч орно. Одоо энэ өргөн юм ч орно. Микрофоны XLR хоёр. Тэг XLR орлоо. Тэг. Тэгээд хоёртой. Одоо ирэхдээ jack ордог юм надад айгуу санагдчихсан. Тэгвэл jack оролдоор очиж тэгвэл гитараа бичиж болж байгаа юм шүү дээ. Тийм. Анх ер нь шийдэ баг шууд тэгнэ гэж бодоод шууд яг энийг надад гой санагдаад харж ирсэн. За микрофон хэлээрэй. Нэрэн сая мартдаг. За миний микрофон болохоор LTC 24 240 Pro гэдэг юм. Тэгтээ энэ Levit гэнэ. Levit-ийнхаа. Levit-их тийм. Би яг энийг яг нөгөө дэлгүүр дээрээс нэг айгүй нөгөө гоё байнга очих туртаа том дэлгүүр дээрээс яг авч ирсэн. Тэгэхэд надад нөгөө нэг бас нөгөө өмнө бодож ирсэн сонголт нь болохоор аудио техникийн яг ийм микрофон сонирхож ирсэн. Тэгээд тэргээл ер нь авандаа л гэж бодоод яг дэлгүүр дээр очиод асуусан чинь надад тэр хүн өөрөө энийг санал болгосон байхгүй юу. Тэгэн гутлаа хамгийн ягаад шууд авцсан бэ гэсэн чи тэр хүн ингээд худалдагч надад өөрөө аудио техника энэ хоёрыг хамт шууд ингэж харьцуулаад тэгэн гутлаа харьцуулахдаа бүр ингэж харьцуулсан. Та юу бичих вэ? Ямар төрлийн зорилгоор ашиглах вэ гэхээр за би ампен дээр ингэж тавиад гитар бичнэ. Тэгээд өөрөө хоолойгоо бас бичнэ гэдэг нь за би танд яг энийг та ямар одоо интерфейстэй гэж асуусан. Тухайн яг энийг авсан байсан. Миний яг одоо энэ UR22C гаргаж ирээд яг компьютертэй холбоод ингэж ягаад за ингээд энэ дээр яг одоо ийм амплифайер ингээд энэ гитар ингэж бичгээд яг энэ микрофон дээр яг ийм үйлдэл одоо ийм аудио ийм чанар орж ирж байна. Ингээд надад аим харьцуулсан байхгүй. Тэгэл би энийг бол ерөөсөө мэддэггүй байсан ийм брэнд байдгийг ч. Тэгээд хамаагүй яг илүү байгаадсэн нэг тийм нэг төдийлөн нэг тийм түгээмэл алдартай брэнд биш ч гэсэн нэг юм сайн чанартай юм сүүлийн үед бас нэлээд гарч ирж байгаа. Чихэрч сүүлийн үед бол тийм билээ. Тэгээд нэг яг авч ирчээд би нэг яг ревьюд үзсэн чинь нэг амар лаглаг алдартай продюсер ч одоо хийх юмгүй болцсон байшин амар YouTube хийдэг болсон шүү дээ. Угаасаа бүх юм тэгэл тийм биш. Хоёулаа ч гэсэн ингээ хийгээ сууж байна. Тэгээ яг
яг тийм хүмүүс нь ч гэсэн яг энийг яг энэ зориулж яг юу хийсэн мэлээ. Интервьюуд, ревюуд. Сэтгэл бол хангалуун байгаа юм биш үү? Айгу хангалуун байдаг. За тэгээд хоёлоо тэгвэл ерөөдөө яг студийнх нь гол зүйлүүдийг ярьлаа. Тэгээд мэдээж одоо хамгийн чухал хэд нь бол мэдээж мониторинг буюу хяналтын хэсэг байгаа. Тэгээд мэдээж чихвчээр хэмж байгаа бах, спикерээр хэмж байгаа бах. Тэгээд чихвчин дээр ямар сонголтыг хийсэн, монитор спикерэн дээр ямар сонголтыг хийсэн бэ? Чихвчин дээр минийх одоо энэ аудио техника ATH M220X гэдэг загвар юм. За энэ бол яг хямдхан л байсан. Гэхдээ надад ер нь бол бас дэжгүй. Миний бас яг сонирхож байгаа чихвч бол одоо баг яг та өөрөө зүүцсэн байна да. Тийм. Тэгээ яг ер нь тиймэрхүү чихвч сонирхож байгаа. AKG тийм. За спикер. Спикер Yamaha-гийн HS5 гэдэг загвар байна. Тийм. Бас яг энийг авсан шалтгаан гэвэл би бас нэг гадуурууд дэлгүүрүүдээр явж үзэл ингээл чанарын сайн хараад энд Японд нэг гоё юм байдаг нэг second hand дэлгүүрүүд маш их олон. Гэхдээ онлайн дэлгүүрүүд. Тэгээд би ерөнхийдөө л банк ер нь дандаа тэрэндээс ингээд юм авах аягүй дуртай. Тэм готлоо хөгжмийн студийн холбогдлолтой зүйлсүүд бол маш их байдаг. Тэгээ би яг энэ юуг бол тэндээс авч ирсэн. Тэгээд минийх өөрөө нэг юм цагаан өнгөтэй. Өмнө би Монгол байхад нэг Hypeman ажилладаг байхад HS7 байдаг гэсэн тийм чинь. 7 инч. Тэгээд 7 инч. Тэгэн готлоо тэнцээ чинь бас нэг Focus. Тэг фокал нэг амар юу яд ч та харжсэн. Тэр бол аюу гэхэл амар супер л баг. Гэтэ би яг гэтэ нэг хоолой бичлэлтэн дээр яалчгүй нэг юм тэр Yamaha-гийн HS7 бол надад амар тийм софт юм зөөлөн яг л дуургаад идэм юмсан. Бага орноога. Тийм. Миний яг чих бол яг HS7 амар гоё. Миний чихлээ аюу гоё ордог гэсэн аахгүй. Тэнгуүл нөө фокал нь болохоор тооныхын амар супер чих рүү яаж авдаг гэсэн үг. Тэгээд санийх дээр нас ингээд яг үзэж байгаа залуучуудаа ялангуяа яг шинээр ингээд студ, home студ сонирхож байгаа, бичлэгээр сонирхож байгаа залууч хэлгэн. Таны мэдрэмж хамгийн гол чухал те. Тийм. Түүнээс биш тоног төхөөрөмж бол яг ингээд төрөл бүрээр зах зээл дээр эхнээс үнэтэйгээс авахуулаад хямдхан хүртэл тэр дундаа таны чихэнд танд өөрт ч ямар мэдрэмж төрүүлж байгаа гэдэг чинь аюул чухал болчиход байгаа шүү дээ. Тийм. Тэгээд нэг гоё юм. Яг тэрийг ингээд өөрөө ингээд авчихсан байгаад бас аюул сэтгэл хангалуун байх нь бас аюул гоё ажлын үйл бүтээнд ч юм уу те. Бас нөлөөлдөг байх юм уу. Одоо байгаа өөрөө ч ер нь хэдэн метр квадрат бай. Одоо яг студид тавьсан байгаа. Миний өөрөө ч болох би бол нэг юм share house тэмдэрдэг. Free тийм. Тэгээд за ийшээ бол нэг 4-5 метр гарan уртаашаа. Тэгээд 2 метр хагас байна уу да. Яг л нэг хүний нэг ортой. Тэгээд нэг юм ширээтэй. Яг л нэг тиймэрхүү стандарт. Спикер бол хангалттай тохирох. Энэ дээр бол тий. Гэхдээ би яг нэг зүйл нэг санаа зовоод идэг нөө миний өөрөө чинь би нэг ийм урт өрөөнд ийм нэг жишээлбэл энэ талдаа спикер нэх хэрэгтэй үстэй тий. Яг нэг одоо дуу бичлэгийн студиуд ч юм уу тий. Миксингийн румууд ч юм уу. Минийх болохоор тийм нөө жоохон буруу байралтай байгаад надад жоохон тийм байгаад тий. Гэхдээ яг надад бол би одоохонд нэг амар төгс төвшний дуугарт Монголыг ч нэг хийгээг баг. Ерөнхийдөө туршиж үзээл одоо ингээл хааха. За тэгээ мэдээж одоо яг хамгийн чухал зүйл нь бол гитар байна. Ард бол яг миний одоо харж байгаа 4 гитар байна. За тэгээ гитарыг ажиллуулахын тулд мэдээж амп хэрэгтэй бол ямар амптай байна. Минийх Fender Champion 40 гэдэг загвар юм. Яагаад сонгосон бэ? Энэ загварыг. Ер нь би ингээ нэг яг гитар авчаад ампгүй байх үедээ дандаа шууд нэг компьютер руу холбоод тэндээс нэг юм амп плагинаар гэж жоохон тоглолдог байсан. 50 дээр зам дээр нь тавиад тоглолдог. Тийм. Тэгээд за ер нь амптай болъё гэж байгаад нэг Монголд таньдаг хүмүүсээс ер нь гитар тоглолдог хүмүүсээс асуусан чинь Marshall гэлээс аахгүй юу. Тэгээд би нөгөө нэг за жишээлбэл
нэг өөрийнхөө сонсох дуртай гитарчтайхаа ингээд ярилцлага нэвтрүүлэг ч юм уу эсвэл зүгээр яг студиудэр байгаа юм харангуул тэнд нэг яг нөө миний дуртай шүү дээ. Жишээлбэл тэр хүмүүс нэг тийм маршал ашиглахгүй байгаадсан юм уу? Лагууд бол маршал жишээлбэл Эрик Клаптон ч юм уу тийм хүмүүс нь бол маршал наадаг. Тэнгуул яг нэг одоо жишээлбэл Том Миш гэж нэг миний хамгийн дуртай артистууд ч юм байна. Тэгээ тэр нэр жишээд бол яг ийм зүгээр ийм жижигхэн ийм бага урын ийм Fender ийм дандаа Fender ярпууд ашигладаг байхгүй. Тэгэл надад би ер нь Fender тэд нар яг болоо л юм чинь болно л гэж бодоод ерөнхийдөө энийг авчихсан. Тэгээд би өөрөө ч нэг мэдлгүй бас л нөгөө нэг second hand-ийн онлайн шопингоос авчихсан. Тэрийг л ерөнхийдөө хараа сууж идэм биш үү? Тий. Гэтэ тэрийг тэндээс эхлээд харчаад энэ хямдхан юм байна гэж харчингуутлаа тэрийг нэг шууд өөр Google-аас ч юм уу хайнгуутал яг тэрийг зарж байгаа дэлгүүрүүд гараад ирдэг. Тэнгуутал нь дэлгүүр дээр нь явж очиод оригинал дугааргаад тэгээ оригинал яг нэг нь хараад за ийм байна гэж окей гэж яачингуутлаа гэртээ ярьж байгаа нөгөө нэг хямдхан second hand шууд авчихдаг байхгүй. За гитараа ярих байлаа. За энэ нь бол Fender Stratocaster гэдэг загвар. Тэгээд яг нөгөө lag сер нь бол биш зүгээр нэг player сер гэдэг. Ер нь ингийн тийм нормал загвар нь. Тэгээд Fender бол яг 3 оронд үйлдвэрлэгддэг юм билээ. Америк, Мексик, Japan гэж. Тэгээд ер нь тийм Япон. Тэгээд хамгийн ер нь best нь бол яг Америк, Japan хоёр л юм байлаа л дээ. Тэгээд хамгийн нөгөө нэг юуд нь Мексик нь орд юм лээ. Тэгээд минийх бол Мексик загвар юм. Тэрний дараа тийм Yamaha-гийн акустик гитар байгаа. Би өөрөө нөгөө нэг жишээлбэл юунаас дуулдаг байхдаа дандаа нөгөө jazz дуунууд аяг дуулдаг байсан. Тэгэж нөгөө jazz-аа сонсч явж би нөгөө bossa-nova аяг дуртай болчихсон. За гоё. Тэгээд би нөгөө тий хөөхтөхтэй нөгөө юу манай аавын бас гитар байдаг гэсэн. Тэгэл аавынхаа гитар дээр тэр нөгөө bossa-nova өдрийн айгу өөрөө нөгөө сонсголоор яж юм уу бичлэг ингээл үзэж байгаа айгу тэгж сурч ирсэн. Тэгээд би өөрөө нөгөө тийм одоо ч гэсэн юм жоохон bossa-nova ингээл заримдаа ингээл аяа тавиал тэг тоглох туртай. Тэгээ угаасаа bossa-nova гэж бол яг л ийм классик гитараар л тоглолт юм. Тий, гоё тоглолт. Би тий бас яг тэрийг өөрөө бас мэдэрч үзмээр санагдаад. Тэгээд зүгээр энгийн бусад өөр акустик гитарууд яг гоё дуурдаг ч гэсэн энэнгээр зүгээр ийм энгийн ийм жоохон pop юм ингийн хөнгөн хөнгөн аккордуудыг аваад тоглоход ч гэсэн нэг тийм нэг юм юу чанарын ялгаа бол байхгүй санагддаг. Тий. Санагдсан надад бол айгүй тийм нэг юм айгүй nice gently санагддаг юм. Нэг тийм яг гоё. Тийм гитар байна. За энэ гитар бол мөрөдөж авсан гитар. За энэ Epiphone Sheraton Pro 2 гэдэг загварын гитар. Тэгэд Epiphone болохоор Gibson-ыг охин компани гэхүү яг сайн мэдэхгүй нэ охин компани гэдэг биш хаа. Ямар ч гэсэн Gibson-ыг гаргаж байгаа загварын гитаруудыг маш одоо үний хувьд боломж үнээр тэгээд бас чанарын хувьд ч гэсэн Gibson-гаас нэг тутахааргүйгээр тийм үйлдвэрлэдэг брэнд юм билээ. Тийм. Тэгэхээр одоо энэ Epiphone гитарууд бол яг нөгөө нэг яг Gibson дээр ч гэсэн бас байгаа гэсэн юм билээ. Байд юм билээ. Тэгээд миний энэ болохоор John Lennon-ийн стайл гитар. John Lennon өөрөө яг ийм sharp bodyтэй. Тийм гитараар энэ тоглодог гэсэн. Тэр нь яг Epiphone-ийнх. Тийм. Гэхдээ надад тэгээд нэг тийм semi hollow гэдэг одоо ийм захлагын гитар ч гэсэн юм нэг юм одоо юм акустик юм хүндий хүндийтэй. Тусгай өөр бас гоё дууралтуудыг гарах боломжтой юм шүү дээ. Тийм. Өөр дууралтууд нь илүү тийм jazz дууралтууд, тийм blues дууралтууд нь хамаагүй гоё юм л. Саны энэ Fender гэх юм уу юм funky.
Тэгээ ер нь фанки талтай айгүй гоё. Тийм. Би бас өөрөө жоох юм фанки ритм айгүй дуртай нэг яг Daft Punk гэх нэг тиймэрхүү. Тийм. Тэгээд энэ болохоор илүү тийм блюзлэг дууралтууд тэр илүү гоё байдаг. Тэгээд энэ pick up нь болохоор бас pick up-нд бас айгүй учиртай юм л тэгээд заримдаа жишээлбэл жоох юм distortionтэй эффектээр тоглох үед яг энэ гитар нь илүү нэг юм гоё санагдаад байдаг. Илүү яг л нөгөө нэг гибснэх юм шиг илүү юм хүчтэй санагдаад би яг нөгөө сайн гитарч юм биш болохоор яг сайн ялгаа. Тэгтээ өөрийнхөө яг өөртөө л яг мэдрэмжэнд тэгж төрж байгаа. Тийм. Fender болохоор нэг тийм биш юм билээ. Нэг юм яг гаргаж өгдөг нэг юм ингээс нэг ACDC мэсээ бол яг иймэрхүү гитар байгаад байдаг нь бол учиртай юм лээ. Тэгээд дөрөвт гитар гэвэл энэ зүгээр laid back гэдэг. Энэ бол bass гитар. Энд маш би өөрөө бас нэг bass-ийг жоохон оролдож үзмээр санагдаад ямар ч гэсэн зэрэг bass гитартай болмоор санагдчихсэн. Тэгээд энэ Япоч өөрөө хамгийн гоё байхгүй юм гэж баг байдгүй. Тэгээд үүний хувьд үнэхээр гоё өргөн сонголттой. Тэгээд ямар ч гэсэн ийм гитарыг сонгож авсан. Тэгээд бас хаяад энийг жоохон бэлдэж хичээлдэг. Тэгээд ерөнхийдөө би бас өөрөө нэг юм композинг хийх дуртай. Зохиох. Тэгээд нэг зохиогоод тэгээд тэрэн дээр нэг юм композинг одоо найруулга айгуу гоё хийх дуртай. Тэгэн готлоо жишээлбэл заримдаа би ингээд нэг яг юм электроник одоо зүгээр нэг юм одоо синт мэдээс ч юм уу бейс дууралт авахлаар надад яг нэг тийм хүссэн тэр нэг тоглолт нэг гарч ирдгүй юм шиг санагдаад байсан аахгүй юу. Тэрийг би гаргаж чадахгүй ч байгаа юм. Тэгээд ямар ч тач бейс гитараар тэрийг бас гаргаж үзье гэж бас бодоод энийг бас тийм хөгжим хийхдээ бас ашигладаг. Тиймэрхүү. За тэгвэл ерөөдөө хөгжмийн тоног төхөөрөмж тэр дундаа студийн тоног төхөөрөмж, аудио тоног төхөөрөмжийг нийтлэг ойлголт нь одоо залуучууд маань ерөөдөө үнийг нь болохоор Америкийн үнэтэй харьцуулдаг тийм Америкт хэдэн төгрөг гэж штэ. Тэгээ яагаад энэ тийм үнэтэй байгаа юм бэ? Тэгээд тэнд Америкт яг юм доллартай байхад яагаад ингэж зараад байгаа юм бэ те? Ерөөдөө тийм нэг ойлголттой байдаг. Японд тэр нь ямар вэ? Японы үн одоо Америкийн үнэтэй харьцуулаад үзвэл за миний мэдгэн зарим мэрэгжлийн том loud speaker чанга гэрч нар бол Японд илүү үнэтэй гэдэг. Зарим талаараа юмнууд нь илүү үнэтэй юмсаа санагдаад байдаг. Яг нь home studio audio interface recording тоног төхөөрөмжөнд бол ямар вэ? Second hand биш яг нөгөө яг аль биесийн дэлгүүр дээр шинэ бүтээгдэхүүн. Үнийн хувьд тийм. Үнэхээр үнэтэй. Үнэхээр үнэтэй. Тэгээд жишээлбэл доллартай харьцуулахад доллар йен хоёр ерөнхийдөө маш ойролцоо. Бага зэрэг доллар нь нэг хэдэн центээр жоох өгдөг. Тэг. Тэгээд энд бол жишээлбэл ер нь үнэтэй. Тэгээд нэг би бас нэг анзаарсан зүйл нь Японочууд нэг өөрсдийнхөө айгүй нэг тийм жишээлбэл одоо нэг юм loud speaker байж тээ. Одоо нэг бүр тоглолтын юм өндөр спикерүүд байдаг шүү дээ. Японочууд өөрсдийнхөө жоохон tuning хийдэг юм шиг санагддаг. Тэр нь айгүй тохируулга энэ бол яг Япон чанар гэдгийг харуулах гэж байгаа юм шиг. Тэгээд тэрэндээ ерөнхийдөө өөрсдөндөө айгүй ихтгэлтэй байгаа. Тим tuning бид нар хийсэн гэд илүү жоохон үнэтэй байдаг юм шиг санагддаг юм. Тэгээд нэг одоо Монголд яг юм home studio-тэй болохыг хүсэж байгаа залуучууд Японоос бас янз бүрийн сонирхож ивэл хэрвээ таньдаг найз нөхөд ахигч байдаг бол энд second hand ийм дэлгүүрүүд бол үнэхээр их байдаг. Тэгээд яг одоо юм жоохон онгоц наашаа цаашаа нэг сайн явахгүй байгаа болохоос ер нь энгийн үед бол айгүй ачаа мачаа хангалттай боломжтой болдог гэсэн. Тийм. Тэгээд үнэхээр яг сайн таньдаг найз нөхөд бол энд бол үнэхээр
чанарын хувьд нэг юм хуучин бараач гэсэн нэг жишээлбэл одоо юу гэмтэй энтхийн хуучин бараа манай Монголд очихлоор баг шинэ юм шиг санагдаад байдаг байхгүй. Японууд ч нэг тийм зүгээр энэ компьютер гэхэд нэг үнэхээр гамтай. Энэ компьютер ингээ байлаа гэсэн нэг юм яг шинэ яг хажууд нь байгаа. Дүнгийн миний авсан компьютер ч юм уу яг хажууд талд нь байгаа. За миний компьютер бас яг second hand. Тэгээд үүний хувьд бол бараг нэг сая төгрөгийн зөрөөтэй заяа. Тэгээ яагаад ингэсэн юм бэ гэсэн чинь энэ ёроолтой ингээ зурчихсан. Тэгээ би ингээ харсан чинь энэ үү би бараг тэрийг ч нэг гэмээр юм байгаа байхгүй. Тэгээд японочдод өөрсдөө тэрийг айгүй их нэг шууд үнийн багасгачдаг. Тэгээд жишээлбэл бас нэг гоё юм одоо юу гэмтэй яг баталгаат дэлгүүрүүдээс өөрсдөө байнга худалдаа авалт хийдэг болохоор ямар нэг эвдрэл гэмтэл гарлаа гэхэд яг тэрэн дээр очиод яг жинхэнэ яг сервис засварыг хийлгэждэг. Тэгээд одоо жишээл тийм гитар метар ч юм уу тийм гитар метар одоо ялангуяа спикер энд бол спикерийн үнэхээр тийм засвар юм сервис юмуд бол их байт юм лээ. Тийм намайг Монголд авахд хин Японд таньдаг найз маань Японд юм ах ихч маань Японд байсан бол үнэхээр гоё байцтай л гэж энд ирээд бас бодогдд юм аа. За одоо мэдээж ингээд өөрийнхөө орчныг бий болгочлаа. Томт хөрмжүүдээ бас тодорхой хэмжээний одоо энэ хугацаанд ажилласан өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө илүү гаргаад дээрэс нь хоолноос хасаад авсан байх гэж бодож чинь зарим нь. Одоо тэгээд энэ ихний цуглуулсан гол зорилго юу вэ? Квантыг хувьд одоо ирээдүйн мэдээж одоо удахгүй бас тэгээд цаг сайхан болохоор буцаж ирнэ. Тэгээд уран бүтээлээ хийх бах ямар явна алсын хараа зорчоод байна. Юу хийж бодыг юу хийгдсэн төлөвлөгөөтэй байна. Хөгжмөө зохиох уу, дуугаа хийх үү? Миний хувьд ерөнхийдөө бол студийг бол байнга өөртөө байлгаж байна. Одоо за юм урлагаас юм хийхгүй байсан ч гэсэн гэртээ очиход бол ямар ч гэсэн миний юм студи юм сетапууд бол байнга байж нах л гэж боддог. Тэгээд ер нь бол ойрын зорилго гэх юм бол би энд байх хугацаанд бол нэг зүгээр нэг юм мини цомог хийнэ гэж бас боддог. Бодож байгаа. Ер нь гэхдээ бол 50% нэг за нэг 8 дуутай байлаа гэхэд бол нэг 5% нь бол хийчихсэн ингээл явж байгаа. Тэгээд жоохон бас нэг ажил төрөл ихтэй жоохон ингээ бас яг ядраа заримдаа иртэрээд ямар ч юмтайгаа зурлах сонирхолтой байдаг. Тэгэл ерөөхдөө айгүй нэг юм дээр маш удаан ингээ ажилладаг болохоор жоохон тиймэрхүү байдаг. Гэхдээ ямар ч байсан энэ их зүйл байгаа дээр яг энэ оронд энэ уур амьсгал байгаа дээр бас нэг яг юм хийж үзэл гэсэн бас бодол байгаа. Тийм маш чухал шүү дээ тий. Дахиад яг тийм орчин тийм уран бүтээл хийх боломж олдооч үгүй ч. Яг нь шал өөр шал өөр орон зай тий. Бага мэдрэмж чинь бас дахиж хийзэж юм ба цаг. Тий. Тий. Жишээл Монголд очихлаар би нөгөө студиэр байхлаар чинь жоохон нэг за шууд л гэдэг жоохон гэр орны нэг юм гэсэн. Энд бол ямар ч тийм байхгүй. Яг л ингээл ажил дууссан бол бүх юм яг би ганцаархнаа бүх юм бүх цаг бол миний цаг байдаг. Бас тэр нь бас агай гоё. За ямар ч өнөөдрийн бас студи аяллаа YouTube-ийн бас хөлбөрийн маань анхны дугаарт Японы Кавасакид байгаа. За Кванда өөрийнхөө уран бүтээлийн уран бүтээлийн студийг танилцууллаа. За уулзсанд маш их баярлалаа. Хоёрт хараагүй хоолойг сонсоо ярилцсан чинь маш гоё байна. Дуртай зүйлийн талаар ярьсан чинь бүр гоё байна. Тэгээд уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Цомгоос ямар ч яаж хийж байгаад гаргаарай. Тий. Тэгнэ. Би тэгтээ ер нь бол яг өөрөө баг ер нь өөрийн хугацаанд за микс мастеринг дээр л жоохон шийдлээ болж чадвал ерөнхийдөө бас нэг юм гарах төлөвлөгөөтэй байгаа. Тий. Тэрийг бас хэлчихье. Тэгээд танд одоо танилуу шеэрлээ та бас одоо энэ группийнхаа хүмүүст бас гоё шеэрлээд өгөөрэй гэж бас хүсье. Тэгэл яхаа. Маш их баярлалаа. Яг иймэрхүү яриагаар яг яриаггүй Монголд хахад ер нь бол байнгын л нэг юм гоё юм лаг entertainment сагдад ажиллаж байгаа хүмүүст амар гоё яриад. Үнэхээр амар open minded үссэн. Энд дээрээ зүгээр яг л нэг тийм байшин яаж ярих вэ? Тэгж өрөө гэл. Үнэхээр яг иймэрхүү ярианаас жоохон хоолдчихсан байна. Тэгээд
Гэтэ ямар ч гэсэн яг эргээд намайг гоё ийм ярианд оруулж одоо жишээлбэл яагаад би ийм авсан ч юм уу те яагаад би ийм бүрдүүлсэн гэдэг тэр нэг учир шалтгааныг эргээд надад гоё ингээд сануулж өгсөн бас маш их баярлалаа. За маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Танд ч бас амжилт хүсье. Таны контент бас гоё таалагддаг шүү. За тэгээ Японд соёнараа. За нэ. За нэ.